За энэ удаагийн дугаараар доктор Джейсон Фунг буюу бидний идж байгаа хоол хүнс бол бидний биендээ өгж байгаа команд гэсэн үг гинэ. Мацаг бол яг энэ жингээ хасах, турхаж байгаа хүмүүст бол ер нь хамгийн зайлшгүй хийх ёстой юм зүйл гинэ. За тэгээд өглөөний цайн дээр бас нэг маш чухал сонирхолтой нэг юм хийсэн нь ер нь бол дийлэн хүмүүс өглөөний цай уух шаардлагагүй байдгийг гинэ. За энэ бол нөгөө 16 цагаас дээшээгээ өөх шатах процесс эхэлдэг гिचингүүд би чинь жоохоо одоо нөгөө шунал хөдлөөд 18 цаг ингээд мацаг бариад нэлээд хэсэг явсан байхгүй. Тэр нь яасан бэ гэхээр зя сайн байцгаана уу? Чи миний телевиз суугтаа давтаа морил шинэ бичлэгтэй давтаа морил Diary of CEO подкастын дараагийн дугаараа та нартайгаа товчлон хүрэхэд бэлэн болсон байна. За энэ подкастн дээр бол ерөөхдөө ямар одоо 3 сэдвийн талаар би ярих вэ гэхээр нэгдүгээрт ер нь яагаад бидний идэж байгаа хоол хүнсний калори биш биднээс харин одоо тэр хоол хүнсийг идээд ялгарч байгаа гормон бидний яг турхад буюу жингээ хасахад гол үүрэг гүйцэтгэдэг юм бэ гэдэг талаар нэгдүгээр тэр ялгарч байгаа гормонуудыг бид нар одоо жингээ хасахын тулд одоо өөртөө ашигтайгаар удирдах контролдохын тулд бид нар мацаг барих хэрэгтэй гэж байна. За тэгвэл яагаад мацаг барих хэрэгтэй? Яг ямар процессор бид нар одоо мацаг барьснаар жингээ хасах боломжтой байдаг. Дээрэс нь intermittent fasting гэж бол хүмүүсээс нэлээд мэдж байгаа хагас мацаг тийм ээ. Хагас мацгийн талаар ярина. За тэгээ хамгийн сүүлд нь 3 дугаарт би болохоор яг өөрийнхөө 1 сарын хугацаанд intermittent fasting хийжсэн туршлага яг бодит туршлага та нартайгаа нөгөө хуваалцсанаа. Одоо нэг 2 цаг орчмын энэ подкастыг давчлаад маш богинохон байдлаар та нартай хүргэнэ. За бичлэгээ эхлэхээс өмнө та нартай нэг зүйлийг хэлмээр байна. Сүүлийн хэдэн бичлэгнүүд маань харьцангуй нөгөө үзэлт нэлээд ихтэй, нэлээд хандлт өндөртэй байгаа. Тэгээд энэ ашрын дэлгэхэд бичлэгийг маань үздэг. Дээрэс нь энэ сувгийг маань subscribe дарсан хүмүүстээ маш их баярлалаа. Надад маш их дэмжлэг болж байгаа шүү. Үзэлт ихсээд ирэнгүүд яаж байгаа вэ гэхээр Италид сурахтай холбоотой хүмүүсийн бас сонирхол нэлээд нэмэгдээд ирж байгаа шүү гэлээ. Над руу өмнө нь харьцангуй юм цөөхөн хүмүүс ингэж Италидтай холбоотой бичдэг байсан болов сүүлийн үед маш олон асуултууд над руу чатаар, фейсбүүкээр зөндөө ирж байгаа. Тэгээ өмнө нь бол би яг ингээд нэг бүрчлэн ер нь хариулаад, амжихгүй бол voice болтгоо явуулаад ингээд хариулж амждаг байсан болов одоо яг би яг над руу ирж байгаа чат болгонд хариулаад хүн болгонд ингээд зөвлөгөө өгөөд явах одоо ямар ч боломжгүй болсон. Тэгээ би яа гэж бодсон бэ гэхээр ерөнхийдөө хүмүүсээ ингээд нэгтгэхэд Италитай холбоотой би яг өөрийнхөө бодит туршлагаас ингээд мэдээлэл хүргэе гэж шийдсэн. Одоо энэ бичлэгний маань description хэсэг дээр линк байгаа. Тэрэн дээр та ороод өөрийнхөө имэйл хаягийг үлдээгээрэй. Би тэр имэйл хаягаар нь одоо өөрийнхөө бэлдсэн Италид сурахтай холбоотой мэдээллүүдийг би тань руу мэйлээр нь явуулаад авах болно. За тэгээд инхээр шийдсэн учраас та нар маань над руу яг заавал чат бичиж хариу хүлээлгүйгээр линк дээр дараад мэдээлэлээ ингээд имэйлээр авах боломжтой болсон гэдэг баяртай мэдээг дуулгахтаа таатай байна. За одоо бүгдээрээ бичлэг рүү орцгоё. За энэ удаагийн дугаараар доктор Джейсон Фунг буюу одоо New York Times-ийн хамгийн их борлуулалттай маш олон номыг бичиж байсан ийм одоо Канадын доктор байгаа. Хамгийн гол нь ерөнхийдөө одоо intermittent fasting буюу хагас мацхийн талаар сүүлийн жилүүдэд олон хүмүүс таниулж одоо ийм social медиагаар илүү олон хүмүүс түгээс хагас мацхийн одоо godfather буюу одоо загалмайсан эцэг гэж хэлж болох нэ. За ийм хүн оролцсон ийм подкаст байх нь байна. За тэгэхээр бүгдээр одоо нэгдүгээр хэсэг рүүгээ орцгоё. Ягаад калори биш бидний одоо энэ биднээс ялгарч байгаа дааврын одоо тэнцвэртэй байдал илүү чухал юм бэ гэдэг талаар таадтай тайлбарлая. Ерөнхийдөө одоо энэ хүний тайлбарлаж байгаагаар таргалт нь бол зөвхөн одоо хит их калори хэрэглэснээр биш харин яг юм дааврын тэнцвэргүй байдал үүссэнтэй холбоотой гэж үздэг гинэ. Одоо энийг энгийн жишээгээр хэлэхээр тайлбарлахаар хүмүүс энгийн ойлголт нь тийм байдаг шүү дээ. Хэрвээ жингээ хасахыг хүсэх юм бол та өдөр тутамдаа 2000 одоо килокал хэрэгэлдэг байлаа гэж бодоход жингээ хасахыг хүсвэл 1500 болгож одоо бууруулж хэрэглэх юм бол жингээ хасна гэх мэтчлийн ойлголтууд байдаг. Тэр нь бол яг өнгөцгөн харахад одоо байх боломжтой боловч энэ бол хитрхи одоо гүйхэн ойлголт. Одоо жишээгээр тайлбарлах юм бол одоо архин донцсон хүн байлаа гэж бодъё тийм ээ. Архин донцсон хүнийг одоо за та хэрвээ архинаас гарахыг эсвэл илүү бага арх угаарай гэж хэлж байгаатай л яг л адилхан гэсэн үг гинэ. Яг гэтэл яг үүндээ бид нар архин донцсон хүнийг одоо жишээлбэл хамгийн одоо эмчлэх үр нөлөөтэй арга нь яагаад тэр хүн арх угаад байгаа юм тийм ээ. Ямар сэтгэл зүйн асуудал байгаа юм гэдгийг нь улс бүртээ тодорхойлох юм болвол тэр хүнийг архинаас гарах боломжтой гэдэг нь бүгдээр ерөөдөө нэг юм ойлгож байгаа шүү дээ. Иймэрхүү. За тэгэхээр яг тэрнтэй адилхан яг юм хэрвээ турахыг хүсэж байгаа бол жингээ хасахыг хүсэж байгаа бол яг тэр калори нач холбогдол өхөөсөө илүүтэйгээр бидний идж байгаа тэр одоо хоол хүнс бидний биед ямар даавруудыг үүсгээд одоо эсвэл бидний биед байдаг дааварт ямар нөлөө үзүүлж байгаа нь илүү чухал байдаг гинэ. За
жин асахтай холбоотой чухал үүрэг гүйцэтгэдэг дааврууд бол жишээлбэл инсулин, лептин гэх мэтчлийн ийм дааврууд байдаг юм байна. За инсулиныг бол би нөгөө өмнөх сахарын бичлэгэн дээр бас нэлээд дэлгэрэнгүй тайлбарсан байгаа ш тийм ээ. Хэрвээ энэ бичлэгийг үзэг бол таад маань энэ линкээр дараад ороод үзээрэй. Ерөнхийдөө инсулин болохоор биднэрт хоол идэх үед буюу нүүрс ус ихтэй хоол идэх үед бидний нойр булчирханаас ялгардаг юм даавар. Одоо чихэрлэг нүүрс ус ихтэй хоол хүнс идлээ гэж бодъё. Тэнгүүд инсулин тэр цуснд орж ирсэн сахарыг авангуудаа бидний эсүүд рүү энерги эсвэл өөх болгож юм хадгалах юм нөхцөлийг нь бүрдүүлэх юм гинэ. Энэ нь болохоор бүр амар энгийн үгээр хэлэх юм бол яах вэ гэхээр хэрвээ инсулин бидний биед өндөр байгаа тохиолдолд ерөөсөө бидний идж байгаа хоол хүнс бүгдээрээ шууд нөөц буюу өөх болж хадгалагдана гэсэн үг. Ерөөсөө л нэг юм хоол хадгалдаг өрөө байдаг штэ тийм ээ айлуудад яг л тэр өрөө рүү гэрт орж ирсэн бүх хоолуудыг ерөөсөө цаашаага ингээл тэр өрөөрөө хийгээд байна л гэсэн. Тэгмүүд хоёрдугаар юм чухал үүрэг гүйцэтгэдэг даавар нь болонгод лептин гэдэг даавар гэдэг юм байна. Энэ нь болохоор өөхний эсүүдээс ялгардаг даавар бөгөөд болохоор хоолны туршлыг бууруулж бидний тархинд ингээд за идж явах үед одоо болчлоо шүү гэсэн юм цадсан мэдрэмжийг ингэж дамжуулдаг юм даавар юм байна л да. Тэгэхээр нөгөө инсулин болон лептин гэдэг энэ хоёр даавар хоорондоо бас маш нэгт холбоотой. Хэрвээ инсулины хэмжээ ингээд өндөр байгаад байх юм бол энэ лептин гэдэг дааврын үр нөлөө нь багасаад ирэх юм байна л да. Тэгэхээр яах вэ гэхээр хэрвээ нүүрс устай их хоол идээд л байх юм бол нөгөө түрүүнд хэлсэнчлэн бүгдээрээ өөх болж нөөцлөгдөхөөс гадна нөгөө цадсан мэдрэмжийн лептин гэдэг даавар нь ялгархгүй учраас бид нар цадсан мэдрэмж төрөхгүй идэл хэдэн бичэн ч юм уу жихэр ч юм уу идэл араас нь дахиад идмээр санагдаад байна. Идмээр санагдаал яваал юм гэсэн. За энэ процессыг болохоор энэ подкастн дээр айгүй энгийнээр тайлбарсан байсан. Жишээлбэл бид нар ингээд гэртээ байгаа хоол хүнсээ бүгдийг нэг өрөөнд хийж ингээд цоожilчингуудаа супермаркет руу яваа дахиад ингээд нэмээд хоол хүнс аваад идээд байгаатай ялгаагүй гэж байгаа юм л да. Яагаад тэгэхээр уг нь манай бидний гэрт ингээ хоол байгаад байдаг. Гэхдээ тэрийгэ идэхгүй ингээд бид нар дахиад ингээ юм ингэж гаднаас ингэж худалдаж аваад байна. Инсулин яадаг вэ гэхээр хэрэг бидний биед өндөр хэмжээтэйгээр байгаа бол ерөөсөө нэг л командыг өгдөг гинэ. Тэр нь юу вэ гэхээр орж ирж байгаа хоол хүнсүүдийг бүгднгийг нь ерөөсөө хадгална, нөөцлөн, өөх тос болгож хувиргана гэдэг юм нэг л командтайгаар ажилладаг юм байна. Тэгэхээр энэ би чинь ерөөсөө таны өгсөн командаар ерөөсөө ажиллаад байна гэсэн үг шүү. Тэр бидний өгж байгаа команд нь юу вэ гэхээр бидний сонгож байгаа хоол хүнс. Энэ подкастн дээр айгу гоё үгээр тайлбарсан байсан. Ерөөсөө бидний идж байгаа хоол хүнс бол бидний биендээ өгж байгаа команд гэсэн үг гинэ. Тэгэхээр бид нар яаж бодохыг хичээх вэ гэхээр ямар нэгэн байдлаар боловсруулсан хоол хүнс магадгүй нүүрс ус ихтэй хоол хүнс идэхтэй энийг эдснээр би биендээ ямар команд өгж байгаа вэ гэдгээ бодох хэрэгтэй гэнэ. Ямар дааврыг бид нар идэвхжүүлэх вэ гэдгээ бодож явах хэрэгтэй гэнэ. Энэ инсулиныг өсгөөд бидний биед өөх тос үйлдвэрлэх тэр процессыг эхлүүлэх үү эсвэл би магадгүй уурэг ихтэй тийм ээ сайн өөх тостой зөв хоол идэх юм бол нөгөө лептин буюу бид нарт амархан цадсан мэдрэмж өгдөг тэр даавраа бид нар идэвхжүүлэх үү гэдэг хоёр сонголтыг л хийх ёстой байна л да. За калори тоолохтой холбоотой сүүлийн 50-аад жилийн хийгдсэн судалгаагаар энэ арга бол ер нь жингээ асгаж байгаа хүмүүс бол үйлчлэхгүй ер нь бүтэхгүй гэдэг нь тодорхой босон гинэ. Яагаад гэхээр та өдөрт 2000 ккал иддэг байлаа гэж бодъё. За жингээ асгаар шийдээд өдөртөө ерөөсө 500 ккал идлээ гэж бодъё тийм ээ. 500 ккалорийн хоол хүнс. За тэгээд ингээ явж байтал хэрвээ таны нөгөө хоол боловсруулах систем чинь өмнө нь 2000 ккалорийг шатаадаг байсан бол таныг 500 ккал идээд эхлэмэгц явандаа эн чинь ерөөсөө таны хоол боловсруулах систем чинь тэр идж байгаа 500 ккалороо л шатаадаг хүчин чадалтай болно гинэ. Хоол боловсруулах системийн чинь хүчин чадал дагаад буурна гэсэн үг байхгүй. Тэгэхээр чинь ямар ч үр дүнгүй болно гэсэн үг. Тэгэхээр явандаа магадгүй нэг өдөр 1000 калори идлээ гэхэд нөгөө үлдсэн 500 ккалорыг чинь нөөц болгоод өөхтөс болгоод ингээ хадгалчихна гэсэн үг. Энийг бол йо-йо дайет гэдгээр нь хүмүүс бол мэдж байгаа шиг. Ерөөсө хизээч ингэж дуустгүй нэг юм цикл тийм ээ. Дэглэн барьлаа, хэсэгтээ турлаа, энгийнээрээ идлээ, буцаад харгалаа, ингэж явдаг. Би бол ер нь байнга тэгж явдаг байсан. За тэгэхээр 2 дугаар хэсэг буюу мацаг гэж ер нь юу вэ? Intermittent fasting буюу хагас мацаг ер нь ямар үр нөлөөтэй вэ гэдэг талаар тайлбарлая. Тэгэхээр ерөнхийдөө энэ нөгөө подкастн дээр тайлбарснаар түрүүнд бол хэдүүлээ энэ дааврууд бидний биед ямар асуудлуудыг үүсгэдэг вэ гэдгийг ойлгочлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр бид нар даавраа тэнцвэртэй байлгахын тулд тэр инсулины хэмжээг бага байлгахын тулд мөн нөгөө нөөцөлдсөн байгаа нөгөө их өөх тосыг бид нар шатаахын тулд ерөөсөө бидний хийж чадах үнгүй хамгийн энгийн натурал арга болол ерөөсөө мацаг гинэ.
За мацаг бол мэдээж ерөөхдөө айгүй энгийн ойлголтоор юу гэсэн үг вэ гэхээр бид нар хоол идэхгүй биедээ ямар нэгэн калори авахгүй тэр байх одоо хугацааг хэлж байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ мацаг бол янз бүр байгаа. Одоо хамгийн энгийнээс нь эхлэхэд тийм ээ intermittent fasting буюу хагас мацаг бол одоо хамгийн хүн болгоны хийх боломжтой тийм мацгийн төрөл. За тэрнээсээ даваад 24 цагийн мацаг, 48, 72 гэдэг ингээд одоо удаан хугацааны мацгийг бол юм нэлээ мэрэгшсэн, дадлагсан хүмүүс ингээд хийгээд явдаг. За мацаг барих үед бидний биеинд яг ямар процесс явдгийг би тадад маш энгийн үгээр ойлгомжтойгоор тайлбарлах гэж хичээе. За тэгэхээр хоол идэхээр бидний инсулины хэмжээ өснө. За тэгмүүд бид нэр дахиад биедээ ингээд хоол оруулахгүйгээр хоол идэхгүй ингээд байгаадах юм бол нөгөө инсулины хэмжээ чинь аажмаар ингээд буурсаар нөөцн дуусаад ирэхээр нөгөө өмнө нь ингээд нөгөө хадгалжчихсан байсан нөгөө өөх тосыг шатааж эхэлдэг юм байна л да, энерги үүсгэхийн тулд. За эсрэг тохиолдол буюу хэрвээ бид нар одоо нөгөө инсулины хэмжээгээ буурах боломжийг нь олгохгүйгээр одоо байнга юм өндөр хэмжээнд нь байлгаад байх буюу үргэлжлүүлэл араас нь ингээд идээд байх юм болвол тэрийн бие нөгөө хоримтлагдсан байгаа тэр өөх тосоо буюу нөгөө илүүдл калори хизээж шатаах тэр процесс руу ордгүй мэн л да. Тэгээ ийм болохоор ерөөсөө мацаг бол яг энэ жингээ хасах турах байгаа хүмүүст бол ер нь хамгийн зайлшгүй хийх ёстой юм зүйл гэнэ. Зөвхөн жингээ хасахаас гадна мацаг барьснаар угаасаа хүний биед маш олон юм үр өгөөж давуу талууд үүсдэг гэдгийг бас дийлэн хүмүүс маань мэдж байгаа байх. Одоо энэ номон дээр тийм ээ жишээлбэл энэ хоол ба хэвшмэл төөрөглийн тайлал гэдэг нэг юм наран чимэг гэдэг наран лайкс healthy буюу инстаграмтай тийм энэ эмэгтэйг би бас дагдаг. Энэ номон дээр бас ерөөхдөө мацгийн талаар ерөөхдөө яг миний өмнө дурдсантай ажилхэн зүйлсүүдийг тайлбарладаг. Дараа нь би бас энэ номын хураанг та нартаа уншиж дуусгаараа тайлбарлана. За тэгэхээр энэ ном болон энэ подкастн дээр аль нь дурддагцснаар яг мацаг барьж явах үед буюу бид нар хоол идээгүй тодорхой цагийг өнгөрөөх явцад бидний бие организм илүүдэл байгаа хор, өөх тосуудыг ингэж энерги болгон задлах энэ процесс нь маш олон төрлийн өчин эмгэгүүдийг ангаахад бас маш өндөр нөлөөтэй байдаг юм байна л да. За энэ мацаг бол ерөөхдөө хамгийн натурал буюу байгалийн бөгөөд эртвээсээ бид нар юм хийсээр ирсэн зүйл гинэ. Яагаад тэгэхээр одоо бид нар эртний хүмүүсийг бодоод үзье л да тийм хоол хүнс олдлоо, ангаа олдлоо тийм ээ хідэн өдрөөж хамаагүй ингээд хоолгүй явж болдог байсны учир нь ерөөсөө мацагтай яг ижилхэн нөгөө өмнө нь хадгалагдсан байсан тэр нөөцөө бие маань энерги болгож хувиргаад бид нарыг ингээд дараагийн олзоо олоод яг хоол идэх боломжтой болтол ингэж бидний биеийг энергиэр ингээд хангаад явдаг байсан юм байна л та. За хүнээс гадна ерөөхдөө энэ бол амтан дээр хүртэл юм ажиглагддаг зүйл. Одоо жишээлбэл байгальд яг ингээд survive хийхин тулд буюу амьд үлдэхийн тулд амтан хүртэл одоо тодорхой хэмжээний мацгийг ингэж барьдаг байсан байгаа. Одоо яг зүгээр байгаль дээр байгаа амьтдчүүд тийм ээ гэрийн тэжээгээр амьтдад арай өөр болж таарах. Одоо бид нар жишээлбэл бодоод зүгээр хизээч тийм байгаль дээр юм амар тарган арслан тийм ээ байдаггүй. Яагаад тэгэхээр тэр арслан хэрвээ үнэхээр тарган байх юм бол олзоо олж чадахгүй, хөдөлж чадахгүй тэгээд удахгүй тэгээд өхнө гэсэн үг шүү дээ. Энэ мацгийн олон төрөл дундаас яг энгийн өдөр тутамдаа энгийн хүмүүс ингээд хийгээд явах боломжтой мацаг бол intermittent fasting буюу хагас мацаг гэж байгаа. Хагас мацаг гэдэг нь одоо өдрийн 24 цагийн тодорхой хугацаанд нь хоол идээд тодорхой хугацааг нь хоол идэхгүй мацаг барьж өнгөрөөнө гэсэн үг. За энэ хагас мацгийн дотроос ерөөхдөө тухайн хүнээсээ хамаарат бас өөр цагуудын ийм юутэй байж болон зайтай байж олон жишээлбэл 12, 14, 10 эсвэл 16, 8 гэх мэтчлэн тийм ээ. Ерөөхдөө яг таны мацаг барих зорилгоос хамаарат аль одоо цагийг баримтлах вэ гэдэг нь тодорхой болно гэсэн үг. За энэ цагийн хуваарийг нь ерөөхдөө тайлбарлах юм бол одоо 16:8 мацаг барилаа гэж бодъё. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өдрийн 16 цагт нь мацаг бариад 8 цагт нь хоолоо иднэ гэсэн үг. За энийг бол энгийнээр тайлбарлахад өглөө одоо магадгүй та 10 цагт өглөөнийхөө цайгаа уусан бол оройны хоолоо буюу хамгийн сүүлийн хоолоо одоо оройны 6 цагтаа буюу 18 цагт хамгийн сүүлийн байдлаар иднэ гэсэн үг. Ингээд өдөртөө 8 цагийн ийм цонхтойгоор хоолоо идээд оройны 6 цагаас хойш маргаашийн 10 цаг хүртэл одоо ямар ч хоол идэхгүй биедээ калори авахгүй байна гэсэн үг юм. За энэ подкастн дээр дурдсанаар ерөөхдөө энэ доктор Джейсон Фунг маань яг жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүсийн хувьд бол ерөөхдөө хамгийн багадаа 16 цагийн мацгийг барих хэрэгтэй гинэ. Хамгийн багадаа 16 цаг болон түүнээс дээш мацаг барьснаар бидний биеинд одоо энэ мацгийн хамгийн гол одоо чухал үе болох автофаг гэдэг ийм үе нь эхэлдэг юм байна. Энэ үед болохоор бие эсийн дотор байгаа одоо гэмтсэн эсвэл ийм шаардлагагүй эд эсүүдийг задлаад дахин ашигладаг ийм үйл явц юм байна л да. Ингэснээр одоо нөгөө түрүүний дурдсан нэг юм биедээ хэрэггүй байгаа хортой эд эсүүдээ
задалж эхлээд эсвэл өөхний эдисүүдэд задалж эхлээд ингээд бидний бие хамгийн гол нь эрүүлжих буюу түрүүний нөгөө жингээ хасахын процесс бол эндээс илүү хүчтэй эхэлдэг юм байна. Харин зүгээр энгийн ерөөдөө жингээ бариад явах ч юм уу, жингээ хадгалах юм уу, өдөр тутамдаа мацгаас өрөөгөө жин хүртээ гэж бодож байгаа хүмүүс бол 12-аас 14 цагийн хугацаанд мацаг барих нь хангалттай гэж байна. Яагаад тэгэхээр энэ үед бол бас л яг адилхан бид нар биедээ байгаа одоо нөгөө илүүдл өөх тосоо ингээд хангалттай задлах ийм хугацаа нь бол ингээд бүрддэг юм байна. За өглөөний цайн дээр бас нэг маш чухал сонирхолтой нэг юм хийсэн нь ер нь бол дийлэн хүмүүс өглөөний цай уух шаардлагагүй байдгийг гинэ. За энэ бол миний ингээд сонсоход бас амар сонирхолтой юм байна. Яагаад тэгэхээр бид нар бүгдээрээ мэдэн штэ тийм ээ. Өглөөний цай заавал ууж гарах хэрэгтэй гэж л одоо би бол жишээлбэл насан туршдаа л тэгэж ингэж хэлүүлсэн. За яагаад гэхээр бид нарыг ингээд өглөөс ирэхэд тухайн өдрийг эхлүүлэхэд шаардлагатай энэ дааврууд бидний аль хэдийн ялгарсан байт юм байна л да. Энэ дааврууд нь жишээлбэл одоо өсөлтийн даавар, эсвэл одоо нөгөө стрессийн даавар, бие кортизол гэх мэтчлэн юм даавар бид нарыг өглөөний цай уусан уугаагүйгээр тухайн өдрөө эхлүүлэхэд бол хангалттай энергийг биднэрт ингээд өгдөг юм байна л да. Англи хэлэнд болонгод өглөөний цаг breakfast гэж байгаа ш тийм ээ. Тэгэхээр break гэхээр одоо эвдлэх, цохих, одоо хуглах тийм иймэрхүү утгатай. Fast гэхээр одоо нөгөө мацаг. Тэгэхээр ерөөсөө энд бол заавал өглөө гэдэг үг орог байгааз breakfast. Тэгэхээр ерөөсөө хамгийн breakfast буюу өглөөний цайны хамгийн гол одоо утга санаа нь мацаг тайлхал гэсэн утгатай байгаа юм байна. Тэгэхээр мацаг тайлхал нь гэдэг чинь ямар утгатай гэхээр бид нэр заавал мацгийг бол ингээд барьж авах ёстой гэсэн үг гинэ. Тэгээ дээрэс нь энэ номон дээр дурдсанаар энэ эмэгтэй маань бас юу гэж зөвлөсөн бэ гэхээр өглөөс ирснээсээ ер нь ядаж нэг цагийн дотор бол юм идээд хэрэггүй гэж зөвлөдөг юм байна лээ. Ягаад тэгэхээр энэ хугацаанд бидний бие организм өөрийгөө ингээд эрүүлжүүлээд ядчил өмнөх өдрийн эдсэн хоолой гадагшуулах нь боломжийг нь биедээ олгож байна гэсэн үг. За одоо та нартай би яг өөрийнхөө хагас мацаг барьсан туршлагаа та нартай хуваалцъя. За миний нэг давуу тал нь би яг иймэрхүү бичлэг үзэхээр юмд ингээд шинжлэх ухааны суурьтай, факттай ингээд бат итгэчихээр айгу хурдан ингээд өөртөө өөрчлөлт авдаг байхгүй. Тэгээ энэ бичлэгийг үзэхээс өмнө бол би яг нэг 7 хоног байна уу, нэг удааг маань үсрээл нэг 7-8 хоног мацаг бариад шантраад болж байсан. Харин энэ бичлэгийг үзээд за ер нь энэ intermittent fasting бол нэлээд одоо жин хасахад хамгийн best арга юм байна гэдгийг ойлгоод тэгэнгүүтээ шууд маргаашаас нь эхлээд мацаг барьж исэн. Тэгээ тэр мацгийг 2 дахь мацгаа бол би яг 3-7 хоногийн турш ямарчсан амжилттай дундуур нь огт одоо cheat хийх буюу ингээд хуурахгүйгээр яг жинхнээсээ 21 хоног бол гүрийгээд барьж исэн. Тэгээд би нэг ийм fasting tracking гэдэг ийм аппликейшн ашиглаж байсан. Ер нь бол эхний за энэ 9 хоног гэж харагдаж байгаа. Эхний 9 хоног бол би энэ аппликейшныхаа тусламжтайгаар яг тэдэн цагаас эхэллээ, тэдэн цагаас дууслаа гэдгээ ингээд юу яагаад явж болдог. Одоо жишээлбэл энэ хараа ийм олон fasting-ийн сонголтуудаас өөрөө сонгоод ингээд start fasting буюу ингээд цаг нь ингээд гүгээд эхэлдэг. Тэгээ ингээд 18 цаг болоод 16 цаг болоод ирэнгүүт за одоо яг нөгөө burning fat буюу за одоо нөгөө өөх тос чинь одоо яг задарж шүү гэдэг ингээд сайхан процессыг ингээд харуулад явдаг. Айгу хөөрхөн аппликейшн энэ одоо intermittent fasting-ийг хэрвээ таад маань туршиж үзье гэж бодож байгаа бол энэ аппликейшн үнэгүй тэгээд ашиглаад үзээрэй зам. Тэгээ ер нь бол би яг эхний 9 өдөр энэ аппликейшн дээр айгу ном журмаар нь ингээд цагаа тэмдэглээд ингээд явж агаад сүүлдээ одоо нөгөө 9 дахь өдрөөсөө эхлээд ер нь жоохон стресстэй тэхэлсэн байж магадгүй. Сүүлдээ энэ аппликейшн авгаасаа ашигламааргүй санагдаад би болохоор 16-8-ыг барьж байсан. 16 цаг мацаг бараа 8 цагийн хугацаанд юм мэддэг. Тэгээ би нэг өглөөний 12-оос эхлээд оройны 8 болтол ерөөхдөө иддэг юм их маягтай байсан. Тэгээд тэргүй цагаа байнгын одоо харж байгаа, хүлээж байгаа, мэдж байгаа болохоор тэмдэглэхээс залхуу руу тэмдэглэхээ болцсон. Тийм учраас үлдсэн өдрүүдэд тэмдэглэж чадаагүй. За энэ 3-7 хоногийн хугацаанд нь шүү дээ юу болсон бэ гэхээр жин хасна уу гэвэл хассан заяо. Яг би килограммаар нэг хэмжиж үзээгүй. Ерөөхдөө нэг 1 кг 500 г орчим хассан байж магадгүй. Яагаад тэгэхээр миний жин өөрөө харьцангуй бага. Би нэг 51-52 кг-тай ерөөхдөө хэлбэлзэж явж байдаг. Гэхдээ би тэр үедээ нэг 52-3 байсан байж магадгүй. Ямар ч нэг 50 кг орчим. Тэгэхээр ч би 2 орчим килограмм хассан гэсэн үг шүү дээ. 50 кг орчим болцсон байсан юм. Тэгээд угаасаа жингээ хэмжээгүй ч гэсэн ерөнхийдөө ингээд биен дээр бол ингээд энэ би зураг байвал оруулчих. Биен дээр бол илт ингээд мэдрэгдэж байгаа. Харьцангуй ингээд одоо нөгөө лин болоод буюу ингээд биеийн хэмжээчүүд ингээд нарийсаад ирж байгаа нь ингээд харагдчихсан. За тэгээд одоо жин хасхан сайхан боловч ерөнхийдөө би 21 хоногоос дэше үргэлжлүүлж чадаагүй нэ штэ. Нэг асуудал байсан юу вэ гэхээр мацхийг одоо барих юм хориотой залтууд гэж бас байгаа штэ. Тодорхой ийм хэсэг бүлэг хүмүүс бол мацаг барих нь тохиромжгүй гэж үздэг хүмүүс байгаа. Миний хувьд болохоор юу байсан бэ гэхээр би болохоор нэг ийм binge eating буюу үргэлжлүүлээд идээд идэг энэ бол нэг төрлийн идэх эмгэг ийм идэх эмгэгтэй хүн баггүй юу?
одоо байнга ингэж иддэг. Яг юм binge eating буюу үргэлжлүүлээд идэх ийм одоо идэх эмгэг бол бас аюулгүй түгээмэл байдаг. Хүмүүс бол зүгээр өөртөө би угаасаа л ингэж идэх юмаа гэж хэлдэг боловч яг үндэ энийг идэх эмгэг юм байна. Энийг эмчлэх ёстой байна гэдэг тэр бүр болоо хүмүүс нэг юм ойшиж үздэггүй болов гэж би яг бодож байна. Ер нь бол маш түгээмэл байдаг. Тэгээд бас энэ нөгөө түрүүний номон дээр бас дурдсан байсан идэх эмгэгтэй хүмүүс бол мацгийг бол зөвлөдөггүй. Яагаад гэхээр идэх эмгэгээ улам одоо нөгөө юм итгэжүүлдэг юм анил да мацаг барьснаар яг энэ бол яг надад тохиолдсон. За яг 21 хоног ингэж маш гүрийгээд ерөөсөө байнга ингээл нэг юм жижиг сажиг ингээд юмнууд идээд байдаг над шиг хүмүүст бол харьцангуй би гэхдээ эрүүл юм одоо снак буюу амны зугаа сонгохож хичээдэг л дээ. Гэхдээ ингээл байнга ингээд юм жижиг сажиг юм идээд байдаг хүний хувьд бол тэрийг огт хороод огт юм идэхгүй байна гэхэрч ингээд миний бие ингээд өөрчлөлтөнд орохорч ингээд стресс үүсээд эхлэх штэ тий цаанаасаа. Тэгээд дээрэс нь ингээд хоолоо бодно, хоолоо зүүдлэн, ингээд хоол идэх хүссэн юм аа ингээд дуртай цагтаа идэж чадахгүй байгаад хахаар айгүй хэцүү. Тэгэхээр гад ер нь нэлээ стресстэй 21 хоногийн дараа тэгээд стресснээсээ болоод ер нь л би бууж өгсөн байдаг юм. Тэгтээ энэ нь юу вэ гэхээр би бол цаашдаа ингээд мацгийг огт бариагүй юу гэсэн үг бол биш. Одоо яг 16-8 гэж би мацаг барихаа болсон ч гэсэн одоо бол би яг энэ одоо подкастн дээр дурдсан зүйлсээс одоо миний хэрэгжүүлдэг юу вэ гэхээр оройдоо би унтахаас өмнө ямар ч хэсэг 2-3 цагийн өмнө бол огт юм мэддэггүй. Тэгээд өглөөс ирээд бас би 1 цаг орчим хамгийн бага юм мэддэггүй. Энэ маань бол юу вэ гэхээр би нэг 12-оос нэг 13 14 цагийн мацгийг бол өдөр тутамдаа ер нь бол ингээд өөрийгөө хүчлэхгүйгээр ингээд хийгээд явдаг гэсэн. Харин 16 цаг болон түүнээс дээш болоод ирэхээр би өөрийгөө хүчлээд эхэлж яах гэсэн үг л дээ. Гэхдээ би нэг зүйлийг санчлаа нөгөө түрүүний 3-7 хоногийн хугацаанд би шидэ ерөнхийдөө миний төлхөө хийсэн нь болохоор 18 болон 6-гийн мацгийг хийсэн юм байна. Нөгөө 16 цагаас дээшээгээ шатах процесс эхэлдэг гिचингүүд би чинь жоох одоо нөгөө шунал хөдлөөд 18 цаг ингээд мацаг бариад нэлээд хэсэг явсан байхгүй. Тэр нь яасан бэ гэхээр би өглөөний 12-оос эхлээд өдрийн 12 цаг ихний хоолоо идээд оройны хоолоо хамгийн одоо сүүлийнхээр нь 6 цагт идэх явдаг гэсэн байхгүй. Ингээд өдөртөө 6 цаг идээд 18 цаг ингээд мацаг бариад явдаг гэсэн. Энэ бол бас нэлээд одоо урт хугацаа гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээд авангууд ялцчихгүй ингээд стресстэй л юм л та. Тэгээд одоо болохоор яаж байгаа вэ гэхээр түрүүнд хийсэнчлэн яг юм 12-оос 14 цагийн мацгийг өдөр тутамдаа ингээд хийгээд явж байгаа. За ингээд явахаар ерөөхдөө жин хасагдахгүй ч гэсэн миний хувьд бол жингээ одоо амжилттай ингээд бариад явж болоод байгаа байхгүй юу. Би ингээд хүнд өргөд байдаг шээ. Тим юм бол байхгүй. Ерөөхдөө гадагшуулах хэвээр юм гадагшуулах хэвээр цагтаа гадагшуулаад ингээд харьцангуй хөнгөш ингээ амьдраад иж болно гэсэн. За тэгээд ерөөхдөө өөрийнхөө туршлагаас одоо ярихад бол ийм байна. Нэг зүйлийг хэлэхэд за хэрвээ intermittent fasting буюу хагас мацаг барих байгаа хүмүүс маань бол яг хүмүүстэй хэрэгтэй өөрийнхөө одоо хідэн зөвлөгөө хэлээ л да. Ерөнхийдөө энэ мацаг барьж байгаа хугацаанд хүснээ идэж болно. Гэхдээ мэдээж ингээ хасах хүсэж байгаа бол аль болох эрүүл хоол хүнс идэхийг одоо хичээх хэрэгтэй нөгөө инсулинийн хэмжээг ихсэхгүй тул тэгээд мацаг барьж байгаа хугацаанд мацгийн цагтаа яах боломжтой вэ гэхээр ус ууж болно, хар кофе ууж болно, эсвэл ногоон цай ууж болно. Ерөнхийдөө калоргүй байх хэрэгтэй гэсэн үг. Жохон сахар игээд жохон зүгийн бал хийгээд одоо өөр юу гэдгийг ямар нэгэн юм нэмгээд тэр нь калоритой байх юм бол таны мацаг тайлагданаа гэсэн үг. Таны одоо биеинд чинь одоо 5 калорич байлаа тий 2 калорич байлаа тий орсон ч гэсэн тэр бол ерөөсөө мацгийг тань тайлж гинэ гэсэн үг. Тэгэхээр таны хідэн цаг үрсэн чи одоо үр нөлөөгөө болно гэсэн үг. Тэгээд мацгаа тайлах процесс бол маш чухал. Мацгаа тайлахдаа шууд хүнд хоолоор ихэж болохгүй. Ерөнхийдөө хамгийн энгийн зүйл нь бол одоо ногооны жүүс ууж болно. Эсвэл өндөг гэх мэтчлэн тийм ээ. Дахиад яг эрүүл бөгөөд баг порцоор ингээд эхлэх ёстой юм байна л шүү. За тэгээд өөрийнхөө туршлагаасаа хуваалцахад ийм байна. Тэгэхээр одоо маш товчхондоо ингээд базаад хэлэхэд байна шүү дээ тийм ээ. Ерөөсөө бидний ингээд ийм жин нэмээд байдаг одоо хит таргалтай байдаг асуудал болвол зөвхөн бидний одоо өөрсдийн хүслээр бид нар одоо энэ подкастнаар бас нэг аюу гой зүйлийг хийснээр бид нар ингээд таргуу хүмүүсийг өөрсдөө ингээд сонгоод өөрсдөө хүслээр ингээд идэж уугаад ингээд таргалаад байна гэж ингээд буруутгадаг зүгтэг боловч яг үнэндээ энэ бол ерөөсөө тэр хүмүүсийн даавар нь ингээд тэр хүмүүсийг одоо илүү их идэхэд ингээд хүргээд энэ одоо таргалтыг ингээд үүсгээд байдгаа. Тэгээ яг ингээд таргалтай байгаа хүмүүсийг яг тэрэнд нь болоод буруутгах гэхээсээ илүүтэйгээр одоо нийгэм даяараа тийм ээ эрүүл мэндийн салбар ч юм уу тийм магадгүй одоо нийгэм даяараа бид нарыг одоо буруу хоол хүнсийг ингээд идэхийг зөвлөсөн эсвэл буруу мэдээлэлээр ингээд хангадагтай бас ингээд холбоотой. Тийм болохоор яг тэр хүмүүст бол 100% буруу өгөх нь бол аюу шудраг бусаа гэж хэлсэн. Тэгэхээр магадгүй энэ таргалтай байгаа хүмүүс маань ерөөхдөө ямар шалтгаантай байгаа вэ гэхээр тэр цаана бол ерөөсөө тэр энэ даавруудын тоглолт ерөөсөө явагддаг юм байна гэдгийг бол маш сайн ойлгосон. За тэгээд мацаг хэрвээ барьж үзээгүй бол бариад үзээрэй. Бас ингээд айгүй
сонирхолтой юм одоо туршлага буюу юм айгу сорилт байдаг. Тэгээд яг юм эхний удаагийн хэдэн өдрийн мацхан ингээд барьсан дараа нэг юм өөрийгөө ялцсан юм шиг амар гоё мэдрэмж төрдөг. За тэгээд та нар маань ингээд энэ подкастн дээр дурдсан зүйлсийг хэрэгжүүлээд үзээрэй. Тэгээд өөрсдөө туршлагыг доор комент хэсэгт бичээд үлдээгээрэй. Тэгээд энэ description доор бол би нөгөө Италитай холбоотой линк үлдээчи. Дээрэс нь энэ подкастын яг англи хэл дээрх линкийг нь бас үлдээе. Тэгээд миний бичлэг хэрвээ танд таалагддаг бол subscribe дарж намайг дэмжихээ битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.